функцийн цэгийг дайрах ба хэвтэ асимптот нь 3 тэгвэл босоо асимптотыг олгоно. За энэ дээрээс хэдүүлээ хэвтэ асимптотыг олохын тулд бүхэл хэлэх. Cx тэгвэл нэмэх нь Cb-г нэмээ өгчих юм бол Cb-г буцаага хаасан нэмэх нь 3 болох. За ингээд x дээр нэмэх нь b гэсэн. За эхний хоёроос c-г хаалтнаас гаргачих. Тэгвэл c-г үржих нь x дээр нэмэх нь b. Хуваах нь x дээр нэмэх нь b. За энэ дээрээс нэмэх нь болгоод 3-аас асах нь cb-г хуваах нь x дээр нэмэх нь b гэж байна. За энэ чинээс бид энэ хоёр хоорондоо хороогдчихаар энд юу болох вэ гэхээр c дээр нэмэх нь 3-аас хасах нь b, хуваах нь x дээр нэмэх нь b болно гэсэн. За энэ дээрээс биднэрт c нь бидний хэвтэ асимптот буюу c нь 3 болдог. За c 3 болчихно гэсэн. Тэгээд x-ийн оронд 1-ийг орлуулахад 2 байх хэрэгтэй. Тэгвэл y нь 2-той тэнцүү байна. c нь биднэрт 3 байгаа. Нэмэх нь 3-аас хасах нь 3-ыг үржигдэх нь b. X-ийн оронд бид нар 1-ийг орлуулна гэсэн. 1 дээр нэмэх нь b гэсэн. За энэ дээрээс b-г бодоо олчих юм бол b нь 2 гарч ийнэ гэсэн. За бидний функц маань ямар функц болж байгаа юм бэ гэхээр y тэнцүү 3-аас хасах нь 3-ыг хуваах нь x дээр нэмэх нь 2 болно гэсэн. За энэ дээрээс босоо асимптот өчн готорхой хуваарьулж таарна гэсэн. Энэ дээрээс x тэнцүүтэй гээд x нь 2 гэсэн босоо асимптоттай байна гэсэн. Ингээд бидний хариултын D.